Сайн байцгаана уу? Шинэ нэрний шинэ хүн эрхчлөлөөр өгөө тэмүүлцгээе. Подкаст юмны удаагийн дугаар эхэлж байна. За өнөөдөр нэгцэн агштайгаа хүний хувьсэл өөрчлөлт явагддаг вэ? Хувьсэл өөрчлөлт гэж яг юу вэ? Энэ тухай ярилцгаад сууж байна. За өдрийн мэнд. Гэмэнд Тэгэхээр өнөөдөр ингээд цаанаасаа одоо хүний хувирал, хувьсэл, өөрчлөлт тийм. Тэгээд энэ бүгдийг эхлүүлдэг. Хүний өөрийн ингээд нөгөө сорио гэдэг юмнуудын талаар нийлүүлээд ингээд нэг жоох ойлгомжтойгоор тайлбарлаж хэлье тийм. Өнөөдөр их сайн өдөр байна л да. Цаанаасаа ингээд одоо хуучин хэв дадал болгоныг маань сануулад бид чинь ингээд нэг хэв дадалтаа удаан баригдчихаар яг тэрэндээ ингээд татаад хувьсаж чадхаа болчт юм байна. Хувьсаж чадахгүй те нэг багхан өөрчлөлтийг амьдралдаа ингээд хүлээн зөвшөөрөөд тэг амьдралынх ингээд нэг ерөнхий шугам нэх өөрчлөгдсөн юм байхгүй. Гэхдээ яг хөө ингээд нэг жаахан өөрчлөгдөж явдаг. Гэтэл одоо сүнслэг гэдэг байгаа нэг замдал те өөрөөр хэлбэл хүний зүгээр хэрхэн их хувьсаж хөгжиж өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч те энэ бүгдийн эцэст энэ хэв дадал гэдэг зүйлийг одоо хурдан тавьж дараагийн шинэ хэв дадлыг хурдан барьж тэгээд тэрүүгээрээ хурдан ингээ үйлдэж сураад дараагийнх нь ахаа тавиад бариад ч юм уу те ингээд одоо хүнд бол маш олон чадамж байдаг. Тэр болгоно ингээд өмнөх хэв дадлаа тавьж ижил дараагийн хэв дадлыг бий болгох хүсэл төрж иж те тэрийг одоо хийж чадахгүйгаа өөртөө чадна гэдэг сориогоо чадахгүйгаа чадна болгож тэр царайг давах урам зориг итгэл өөрөөсөө ундрааж байж тэгээд чаддгүй гэдэг үгний ард байдаг тэр хэв дадлыг эвдэж тэ хэв дадалтай байгдаа түүнээсээ гарах үед хүн сая чадахгүй гэж хэлдэг. Одоо энэ хэв дадал гэдэг зүйл одоо бид нэг юунаас олж үүсэж байна вэ? Тэ бидний одоо дөнгөж одоо ихээс төрөх үед бид чи ил ертөнцид гаадарч штэ. Ихийн хөвлөд бол бид нар тэнги ээжтэйгээ цуг. Одоо яг ингэ дотор ертөнц гэж ярьдаг. Тэр ертөнц шигээ тийм тав тухтай орчинд. Гэхдээ ихийн хөвлөд тохиолдож байгаа бүх одоо тэр ураг бүрлдэж явах үед бидний бүх амьдралын туллууд сүнсний одоо тэр өөрийн дотор байдаг одоо айдас чадахгүйнууд баригдмал хэв дадлууд одоо тухайн одоо тэр хүүхдийг эцэнд байхад нь сүнснээс нь суугдж идэг. Тэр хүүхдээ одоо амьдралын туул болоод бичигдж идэг. За яг тэр бичигдсэн хэв дадлын дагуу ихээс төрөөд яг тэр үйл явцуудыг одоо хувь тавилан гэж нэрлэдэг байгаа. Амьдралаас татж идэг. Тэр өөрөөр хэлбэл одоо бид нь анхнаасаа л одоо сүнсний чаддаг болохын тулд тэг чаддгүй гэдэг хэв дадлуудыг сүнснийхаа тэрийг нэвдэж чаддаг болгож хувьсахын тулд хөгжүүлэхийн тулд ингээд төрөл авалтж байгаа юм. Тэгэхээр одоо бидний гэхээс төрөөд өдий хүртэл явж байгаа энэ бүх тоолол яг сүнсний маань одоо тэр хэв дадлууд бидэд суугдж идэг бахнэ дээ. Чаддгүй гэдэг хэв дадлууд. Тийм учраас хүн ийм агшмал жижигхэн сэтгэхүүн юм баригдмал. За тэгээд одоо ярьдаг штэ хүүхэд дөнгөж ихээс төрөөд нэг 7 нас хүртэл тэр хүүхдийн одоо биеийн ерхий хэв дадал тэр нь ингээ баг бүтэн насан туршийн хэв дадал тэр сүнсний одоо тэр ухамсараас суугдж идэх байна ш. Алдаатайгаа цуг. Одоо хэмжээсийн бүх ухамсар олон хэмжээсийн ухамсар бидний биеийн хэв дадалд аль хизээ нэг кодоор суугдсан маа. За тэр нь одоо ямар код гэдэг юм хэрэг энэ дэлхий дээр юу чаддаг болох гэж ирсэн тэрний ерөнхий том агуулгыг агуулсан тийм кодын дагуу сууж. Ингээд 7 нас хүртэл хэв дадалтай би бүрэн тасна. За тэгээд 7-оос дараа нь 14 наснд тэр хүүхдийн өөрийн бие хүн гэсэн тэр
одоо сэтгэл хөдлөл өөрийгөө илэрхийлэх байдлууд. Тэгэд одоо нэгэнт суугдсан хэв дадлал дээр тохирсон сэтгэл хөдлөлүүдийг хүний бие өөртөө бүтээж идэг байна шин. Нүгээс хэв дадлалтаа тохирсон сэтгэл хөдлөлүүдийг ахаал насан туршийн тэр туулахаараа суулгана. Бас цаана чадахгүй гэсэн суурь нь явжлаа тий. Явжлаа. Тэр чин дадал гэдэг чинь өөрөө нэг юм дадчих гарч чадахгүй тийм нэг байр суурь байдаг шүү дээ. Тэгвэл магадгүй та нар бодоорой амьдралд чинь чадахгүй гэдэг үг гараад байгаа бол тэр та нарын эвдэх хэвээр хэв дадал. Түүний цаана гарах хэвээр тий та нарыг гацаацсан байгаа. Гацаач. Дадал болгон биднийг гацааж байгаа. Яг өглөө босоод нэг л аргаар бид нар шүтээ угаадаг. Тэрэндээ гаццаахгүй. Тийм ээ тий. Нүрээ дээ яг баруун тишээ яваадаг бол нүүр нь баруун тишээ ингэж далигаад эргэждэг шүү дээ. Хөмсгөн тий. Тэр нэг амьдрал чинь өөр тэр чигээрээ сорио авах гэдэг шүү дээ. Бидний одоо чадахгүй гар дадалжуулж явж ирсэнаа чаддаг болгох нь үгүй юу гэдгийг амьдрал сориод байна гэсэн үг юм. Тийм сориод аа. За тэгээд дараа нь яадгийн. За сэтгэл хөдлөлтэй нөгөө хэв дадал дээр сэтгэл хөдлөл суугаад ирэхээр хэв дадалтай сэтгэл хөдлөлтэй болоод ирэхийн алтад одоо харин 14-өөс 21 наснд яг тедэртэй зогцсон тийм үзэл бодлоод нь сууж эхэлдэг. За ингээд хүн гэдэг амьтанд дадалтай сэтгэл хөдлөлтэй үзэл бодолтойгоор чадахгүйгаа бүр нарийн сайн мэдэрч баталж тэрэндээ ягш баригддаг байхгүй. За энэ үед ингээд ерхий 21 нас хүртлээр одоо бид ингээд нэг тийм сүнснийхаа бүх чадахгүй алдаануудыг ил амьдрал дээр өөрийн биеиндээ хөвшүүл сайхан буулгаад түүний дагуу сэтгэл хөдлөлөө илэрхийлээд үзэл бодлоо гаргаад сурчлаа. Одоо харин яах вэ? Уг нь бол энэ болгоно 21 наснаас хойш хүн ингээд нэг залуу чөлөөтэй нэг сэтгэлгээтэй үеуд байдаг штэ. Яг нэг өөрийнхөө эрх чөлөөтэй нас гэж ярьдаг те. Энэ эрх чөлөөтэй нас гэдгийг мэдэрч байхдаа энэ өөрийн дадал энэ одоо өөртөө согтсон байгаа энэ бүхнийг уг нь анзаарахтай байвал өөрчилж чадах хэрэгтэй байсан. Гэтэл энэ эрх чөлөө гэдэг зүйлийг мэдрэлгүйгээр ингээд багасаа хүнтэй суугаад хүүхэд нь гараа тий амьдралын төлөө ингээд зүтгээд эхэлсэн хүмүүс яг энэ дадлаа. Тэгээ дээрэс нь нэмээд бүр одоо ингээд ачаалттай амьдралын хэм маяг руугаа одоо ухамсаргүйгээр бүр учиргүй ихээр л ингээд тавтаад эхэлдэг. Тэгээ дээрэс нь одоо бас тэр насны туултай холбоотой шинэ хэв дадлууд хүнд суунал да. Тэр одоо өөрхөн хувь тавилан болоод энэ бүх юмд бичигдсэн байна шүү дээ. Тэгээд л энийг анзаарахгүй яваад л яг энэ хэв давдлаа барьсаар агаад за хүн тэгээд нэг нас ахаад тэг бүх юм ингээд нэг утгагүй болоод ирэх үе байдаг. За ялангуяа ингээд 40 гарна насанд хүн сая тий за одоо ингээд амьдралын төлөө ууггүй зүтгэж жагаад хүүг шуухт нэг том болдог ч юм уу эсвэл сөхөө авдаг ч юм уу тий ингэж амьдрал нэг утгагүй юм шиг мэдрэмж авч эхэлдэг. Энэ үед хүн сая сэрж ажиглаж тий энэ нь одоо ерөнхийдөө эрх чөлөөт насыг өнгөрөөгөөд дээрээс нь амьдрал гэдэг зүйлийг өөрийн одоо хувийн тэр амьдралыг бүтээдэг тэр хэв ажлууд өрнөөд эннийхээ ингээд нэг жоохон хэв дадлаас нэг чүүтэ өндих нэг тийм цаг хугацаа хүнд орж ирдэг. Энийгээ барьж авч чадахгүй бол яг нөгөөдгөө дахиад донтолт мэтээр давтаа авчдаг. Ер нь энэ нэг юмыг давтамжтай байна гэдэг нь өөрөө донтолт. Тэгээ донтолт чинь ингээд шал өөр утгаар хүмүүс ойлгодог шүү дээ тий. Гэтэл та зүгээр нүрээ угаач чадаал нэг дадалт донтцсон байна. Тэгээ таны нүр дайли олчлоо тий. Та яг ингээд нэг иддэг амттай хоол хүнсэндээ донтцсон байна. Тэгээ таны бие галбирг болчихлоо. Гэдэг ч юм уу тий. Тэгээд одоо харин энийг яах хэвтэй эвдэх хэвтэй шүү дээ. Тэгвэл яг тэр нэг одоо цөхөө авдаг нас буюу 35-аас 40 наснд яг одоогийн үеэр бидний зүрийн ингээд сэрдэг насууд байгаа даахгүй. Яг сэрэлтээ ингээд бүр залуудаа мэдсэн цөөн хэсгүүд байна л да. Гэтэ голцоо яг одоо бидний ингээд ажиглаад гэхээр бид яг нэг ингээд 35-аас 40 насныхан голцоо яг одоо манай өргөөгөр дөрөн байна тий. Яг нэг сэрж сэхэрж тийм ихний сэрэлт. Энийгээ барьж авч байгаа нууд. За тэгээ энийгээ барьж авсан нь юу болоод байна гэд
энэ болгонтойгоо ажиллаад энэ татлуудаа өөрчлөөд эхэлдэг. Эхлээд үзэл бодлоосоо. Тэр нь илүү амархан. Тэгээд дараа нь сэтгэл хөдлөлөө ангааж тэр баригдсан татлуудыг тавируулдаг. Дараа нь махан биеийнхэн татлуутай ажиллаар сайн нэг хийх зоригтой чадна гэдэг үг амнаас нь гардаг болоод тэр даатал гэдэг зүйлийг зүгээр юм энгийн одоо бидний хүлж исэн зүйл гэдэг тийм энгийнээр ойлгоод эхэлдэг. Одоо нэг чихэр идэх муу зуршилтай хүн байхад л тэгэл дахинд нь за нэг чихэр идчихтэй юм билүү гэдэг бодол төрөл дараа нь сэтгэлд нь аста чихэр идэж байгаа гоё штэ гэж хэлэмж нь орж ирэл араас нь ингээл гар нь явдаг байна штэ. Тийм штэ. Тэгэл авруу хаагаад хийдэг байна штэ. Хийгээд ханахгүй за 3 ич за 4 ич за бүгдийг чих гэл тийм. Тэгэл эцсэн тал нь хараад нөгөө чихрийн илүүдлэл биенээс олж харна штэ. Эсвэл бидний энэ буруу хэв дадал гэдэг юм л өнөөдрийн бидний сэтгэл дундуур явах амьдралын юу бүтээсэн байгаа даа тий. Тэгэхээр одоо нөгөө хөгжил, хувьсэл гэдэг юм чинь өөрөө энэ хэв дадлуудыг хурдан тавируулж сүүлдээ бүр хэв дадалд баригдахааргүй болж өөрчлөгдөх ёстой. Тэр үед сая та одоо бүхнийг хийж чадна гэдгээ бүх утгаар нь ямар ч нөхцөл гаргаж ирж чаддаг бол. Одоо бидний чинь ингээ багаас нь л тий за ингээ бичиж дадуулна, за уншиж дадуулна, ингээл нэг юмд ингээ дадуулах хугацаатай. Гэтэл энийг ингээд хүн болгон зарим нь их удаан хугацаагаар давтчихж даддаг. Зарим нь баг тэгээ дөнгөж зааж өнгөт нь сураад дадчихдаг тий. Өөр байхад таацтай. Тэр чинь тэр сүнсний өөрийнхөө хувьсах тий хувирал хийж чадах хурдан байгаа. Тэгвэл юмнаас амархан уйдамтгай хүн байх юм бол тэр хүнийг тий буруутгахын оронд тэр харин хувирал хийж чадамжтай сүнс юм. Тэрийг харин зөв одоо хөгжүүлэх хэрэгтэй. Хувираад тэгж олон юмыг үзээд мэдрээд сураад хурдан тавиа авчаа тэр болгон өөрт ингээд туршлага буюу сүнснийх нь одоо дотоод санамжуудыг өдөөгöd яг тэр хувирсан болгон дээрээ тэр хүний сүнс ирээд чадамж нь нэгд явж идэг. Тэгээ энэ их чадамжууд одоо бидний дотор ингээд зөндөө чөлөөлтүүд үйл хийгдээд ингээд дотоод чадамжууд нэгдчихэд байхад бид нар яг өмнөх хэв дадлаа бариад тэрнээсээ мултарч чадахгүй яваад болохоор тэрийг гаргаж чадахгүй байгаа байхгүй. Өнөө үзэл бодол нь өөрчлөгдсөн байсан ч нөгөө өнөө сэтгэл мэдрэмж нь нэгдсэн байсан ч нөгөө биенийхэн хэв дадал нь байсаар л байна. Байсараа тэрийгэ тавиулж чадахгүй ингээ үйлцэрлэн тий. Тэгээ чи одоо жишээ нь өдөрт ингээд тэр хүн за нэг 10 цагийн идэвхтэй үйл ажиллагаатай л гэхэд яг 10 цагийнхаа үйл ажиллагаанаас хэдийн дадлаа өөрчилж чадах юм тэр хэмжээг тэр хүн хувираа тавьсаад байгаа байхгүй. Тэгээ хувирал гэдгийг ингээд байнга хийгээд эхлэхээр тэр хүн одоо хэр их хувирал хийснээрээ хувьслан харагдаж байгаа шүү. Тэгвэл хүн бүрэн хувьсна гэдэг нь яг юу гэсэн үг вэ гэхээр хүн энэ хэв дадал гэдэг зүйлд бүр баригдах байсан үед л бүр хувьсна. Тэр үед ингээд бүхнийг чадагч. Бүхнийг үйлдэгч те эндээ ингээд бүрэн итгэлтэй. Тэгэд одоо үнэхээр бүрэн чадамж одоо нэг ашиг төлөвийн коэффициент өндөртэй хүн болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо нөгөө би угаасаа ингэж чаддгүй маа нөгөө чихрэн дээр л яриа тий. Угаасаа чихэр идэхгүй чаддгүй маа гэж яхаа оронд би нэг удаа чихэр идэхгүй байгаад чадаад үзье гэхэл зориг гаргах хэрэгтэй байна шүү дээ тий. Одоо өөрөөр хэлбэл эвдэх хэрэгтэй. Тэр нэг одоо өөрт согцсон хэв дадлыг зоригтой эвдэх хэрэгтэй. Энийг одоо тухтай бүсээсээ гарах гэж хэлж байгаа шүү дээ. Энийг гаргаж чаддгүй учраас сүнснээр гаргадаг. Нөгөө тухтай бүсийг ингээд өөрчилж нэг газраас нөгөө газар руу нүүлгээд тэ өөр хийдэж хэрэгжсэн бүх юм ингээд одоо дампууруулж алга болгоод тэр сүнстэй тэнд байхаа эцэхгүй болох нөхцлүүдийн ингээд цаанаас нь тэр хүнийг тэ сүнс нь өөрөө бүрдүүлээд өөр ирэхгүй хөдөлгөөнд оруулах. Өмнөх бүх юмнууд нь байхгүй болсон чинь тэнд датсан юм гаргах шаардлага болчихж байгаа байхгүй. Тэгээ тэр хүн чинь ингээд нэг одоо өөр юм хайж эхэлнэ үстэй. За энэ үед сая тэр хувьсэл явчихлаа шүү. Хувирлууд. Тэгээ хаяагаад ингээд би юу хийж чадах юм бол би хий юм бол тэ би яг одоо миний өгдөл нь юу юм бэ? Би юу их гээд явсан юм бэ гэд. Өмнөх тэр нэг айх тэр хавхнаасаа донтолтын дэргээс гарчаад ингээд өөрийгөө яага авч байтал аяандаа ингээд
хайхаар олдно гэдэг шиг сэжүүрүүд олдож эхлээд тэргээ барьж аваад яваад хахаар дараагийн одоо дотроос энэ амьдрал руу чинь гарч ирэх тэр зүйлс танаар дамжин чаддаг болж гарч ирнэ. А гэтээ гарч ирэхдээ чаддгүйгээрч гарч иж болно. Тэр бол сүнстэй тэрийг чаддгүйгээр л танд гаргаж үзүүлнэ. А харин тэрийг та чадна гэд хувьсгаад энэ хэв дадлыг эвдэж чадах юм бол чаддаг болж чадах юм бол сая таны сүнс хөгжил хувьсэл явчих чам бүр сүнс чинь хөгж авчихсан. Тэр нэг бид нар бас давхар өөрийгөө засахын хажуугаар тий. Давхар энэ нөгөө чаддгүй гэх нөгөө бүр цадгинд автагдсан байгаа зүйлсүүдийг давхар засаад байна шүү дээ тий. Үгээрээ. Одоо тэгж ааштай бидний одоо энэ ДНК гэдэг уураг кодолдгүй ДНК гэж байна. Одоо хүний генийг кодолдгүй. А генийг кодолдог яг юм 2% ДНК тэгээ генийг кодолдгүй хаягдл ДНК гэдэг одоо 98% нь байдаг гэж. Тэр энэ 98% ДНК чинь яг биднийг энэ чаддгууд базаад байгаа юм. Тэн нь хаанаас ирэх вэ гэхээр бидний энэ өвөг дээдсүүд өвөө эмээгийн цусаар орж ирж байгаа. Аав ээж удам өгсаар бид нар чинь нэг удам өгсанд л хүн төрхийг олоод төрөөд нь шүү дээ. Тэр цусаар нь тэр ясаар нь тэр генээр ингээ орж ирж байгаа. Одоо бидний өвөг дээдсүүдийн чаддгуунууд орж ирж байгаа байхгүй. Давж чадаагүй сорио дагуулсан. Тэгээд тэр сориог ингээ давхаар чаддаг болж, хувирж, хувьсаж тий бид тэр ингээд өөрийн тэр одоо уураг кодолдог гэдэг тэр цэвэр ДНК-гийнхан 2%-ийг тэр 98% хаягдл ДНК-га боловсруулад ингээд 100% болгоод чадах юм бол тэр олон чаддгүй 98% цаана гарвал чаддаг болгоо хувьсгаад чадгаа 100% болгочвол сая хүн бүрэн хувьсна гэдэг аахгүй. Бүрэн хувьсгаад хүндээ яг одоо ингээ харж байхад байгаа инх заяа бүрэн хувьсан инх заяа хоёр бүр тэнгэр гац шиг зүрхтэй болно. Хоёр туйлын эсрэг болно гэсэн. Тэр хүнд ийм их чадамж, ийм хувирал те энэ болгоныг чаддгүйгээ чаддаг болгож иж гардг юм бол бид нар яагаад одоо энэ гоё боломжийг ашиглаад өөрсдөө ингээд энийг зовлон амьдралаасаа хувиргаад энэ хүсдгүү дөрүүдээсээ тий өөрийгөө голдог байдлуудаасаа одоо тий чадахгүй ингээд хайрцаглагдсан ядуу зүдүү байх сэтгэлгээнүүдээсээ яагаад хүнгээ хувьсаж болохгүй гэж. Эцсийн мөчөд тий ингээд одоо өөрөөс нөр хинч хийж чадахгүй өөрөөс нөр хинч өөрийг нь аврахгүй гэх бүр нэг хинч найдахгүй болсон үед сая хүн өөрөө хувьсдаг гэдэг аахгүй. Хувирдаг. Ядвал чадахгүй гэдэг юм а чадхаас аргагүй болдог. Тэр нэг юм нэг одоо босго даах үйл явцсан шүү дээ. Шийдвэр. Тэгээд чаддаг болсон дараа яагаад ийм одоо жижигхэн зүйл дээр чадахгүйгээ бичсэн бол доо гэж боддог байхгүй. Нөгөө нэг кино гэдэг чинь нэг гаднаас нөгөө вируснаас хайцтай хүүхэд. Насаараа нөгөө гадаа орчин гарах юм бол чи вирус тусаад өхнө. Чи угаасаа нөгөө вирусын чи ус тийм онцлогтой чамд гадны ямар нэгэн халдвар вирус орох юм бол чи өхнө гэд дахиндаа суулгацсан. Тэгээ гарч чадахгүй. Тэр хүүхд зүгээр босоод аваад гарах нэг алхам хийгээд тэрний цаана тийм биш гэдгийг ойлгож байгаа. Нэг тийм кино байдаг шүү дээ. Тэрийн ерөөсөө тэр би өгсөн ч хамаагүй би энийг үзье гэдэг зориг гаргасан шүү дээ. Ганцхан алхам тэр хүүхд зориг гаргаад. Одоо бид ч гэсэн яг тийм шүү дээ. Айдас гэдэг юм чинь бидний чадхгүйг дуудулчихдаг. Үргэлж хэв дадал үргэлж чадхгүйг дуудуулна. Таны гацаанууд үргэлж таныг чадахгүй гэж гайхуулна. Тэ? Яаж гэж асууж ин гэдэг чинь чадахгүй учраас яаж хийх юм гэдэг. Яагаад ч болохгүй гэсэн бодол дотор нь байгаад учраас яаж гэж гараад ирж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл таны амнаас яажууд гараад чадахгүйнууд ундраад тэ айчин гэдэг мэдрэмжүүд төрөөд зоригчин хүрхгүй л агаал та угаасаа гацсан хуурахгүй удцсан л агаан шинж авахгүй. Бүр тэрэндээ ингээд цооцсон. Одоо ийм биш тэ жишээ нь ингээд нэг ажил хийгээд тэгээ тэрэн дээрээ ингээд амьдрал ингээд 30 40 жил явцсан ч гэсэн өртөө ивэрэл нөгөөдхөөс өөдөлсөн юмгүй яг өнөөхөө ингээд хийгээд л ингээд
Тэрнээсээ гарах тэр зориг байхгүй шүү дээ. Гэхдээ тэгээд тэр 30 40 жил хийсэн юм чинь яагаад одоо хөгжиж хувьсахгүй яг л нэг байрандаа ингээд байгаад байж байгаа юм. Одоо зарим хүмүүс ингээл нэг газар ингээл насаараа амьдарсан нэг гэр оронтой. Тэгээ тэндээс ингээ нүүх гэхээр нүүх хүслэнч төрдгөө шилжилт хийдгүү гэх юм уу? Тэрэндээ бүр тасцсан байх юм шүү дээ тий. Тэндээс гарчгаар нэг л амьдрал нь өөрчлөгдөж гээд байгаа айдсан мэдрэмж байна бас тий. Тийм дээ зориггүй байгаад штэ тий. Хүн тэгэхээр аль болох ингээд өөрчлөлт, шинжилэлт та яг одоо бэлэн байвал та хэв дадлын өөрчлөгч гэсэн үг байхгүй. Өөрчлөлт, шинжилэлт орж ирэхэд хүмүүс бүгдээрээ чадахгүйгаа дуудаа хойсон хөвчлэн суудаг штэ. Тэд хэв дадлаасаа гарах дурггүй. Зүгээр яг ийм байдлаас л хүн өөрөөгөө ямар баригдмал байгаагаа мэдэрч болох байхгүй. Тэгээд ингээд одоо хүмүүсийн ингээд дунд хоорондоо ингээд ярьдаг штэ. 5 хүн ярьж байгаа тавуулаа өөр үзэл бодлоо л хоорондоо ярилцаал. Тэгэл зарим нь хэрүүл болж байгаа нь яг өөр үзэл бодлоо дайрч давшлаа тэрийгэ батлах гадал. Тэрийг ингээд буулаараа яриад байгаа гэсэн. Бүгдээрээ хоорондоо тэр яриа нь яваад идэх гэсэн. Тийм ямар ч ингээд утга учиргүй яг яах гээд байгаа нь мэддэхгүй тийм. Тэгээ тэр ингээд явцгүй болчихдог штэ тийм. Юу нэгэл яриа явж байгаа л явцгүй болоод эсвэл нэг тарихтай нөгөө л яддаг юм руугаа ороод тий. Өнөөлний ховж ивэ бацаал өнөөл нэг яанагаа дуртаал тий. Тэр чүрийн чүр яана тэр одоо өөхөөхтэй айтайхаа юм сурахчих юмсан гэл нэг чинь 5 жилийн өмнө ярьжсэн бол дараа нь 5 жилийн өмнө хөөгөл нэг айтайхан цугуулд оруулчих юмсан гэж явж ил тэр ингээ гацсан байхгүй. 5 жилийн дотор амьдралд ямар ч хувьсгалгаараа болчиход шүү дээ тий. Өөрөөр хэлбэл хүн ингээд нэг хувирж хувьсаж өөрчлөгдөж байхад тэр хүний дотор ингээд тэр зүйл нь явагдчихаа шээ дотоод ертөнцид нь хувирал өөрчлөлт явагдчихэж тэр гаднаа ингээд ил гарч байгаа байхгүй. Тэр ядаж ингээд хувираад хувьсаад яваад өөрчлөлтийг ингээд өөрийн болгоцсон хүний яриа үргэлж шинэлэг хизээж ингээд тавтагдчихгүйгээр яригддаг. Яг бол хувьсах болгонд шин мэдлэгүүд шин одоо зүйлүүд дотроос нь ундраал тий гаднаас тэнтэй холбоотой зүйлс амьдралд нь ирээл ингээл тэр хүний амьдрал ингээл бүр дуусах их гоё ингээ уйдамгүй их хадал явдалтай асар их юм гоё урсгалан тунгалаг тийм одоо гол мөрөн шиг байгаад шин. Тэгвэл яг хувьсдгүй хүмүүс болохоор тогтон хэв дадланч тогтон яриа хөөрөнч тогтон байж байгаа нүүрний хувирлын үрдэл тогтон тий бүр ингээд дотор өөрчлөлтөө шууд гадна ингээд дүр төрхөндөө ингээ хувиргаад тэр хүний гаднаас нь хараад яг доторхыг нь харж чадах тийм одоо стил имижийг хүртэл хүн бүрдүүлж чадаад явжвал тэр бүр сайн. Тэ? Тэгтэл хүмүүс энэ одоо яасан маягтай юм. Тэг энд одоо хизээ юм байсан. Бүр ингээд нэг гоё болохоо ятцсан идэргээл тэ. Тэр чинь тэр хувирч чаддгүй яанаас гарч байгаа өгнүүд ахна шин. Хатаархал юм. Хатаархал. Өөрөө тэрийг одоо авч чадахгүй шүү дээ. Жишээ нь мөнгөн дээр гэхэд л тэгээ дандаа л ингээд нөгөө одоо бидний нэг алдаад шүү дээ. Олсон мөнгөндөө л тохирлох гээд байгаа нь тий илүү олж чадахгүй гэдэг сэтгэлгээндээ яг л одоо юмны үн ханш хөсөөлөдөг олдог хэдэн яг хэвэндээ ингээл туграад байж байгаа хүмүүс л хусахгүй байгаа байхгүй. Гэтэл энэ их хувьсал өөрчлөлт бүр тий бид нар зүгээр л анзаарахгүй болохоос бидний эд эсээр дүүрэн тий хүүхдүүд маань хүртэл багасаа том болол ингээл аймаа хурдан цаг хугацааг өнгөрүүлж штэ. Энэ цаг хугацаа орон зай гэдэг энэ ойлголт чинь тэгээ энэ ойлголтын дотор байгаа энэ бүх оршихуйч ингээл мөнхийн хөдөлгөөнд хувьсж яхад та яагаад өнөөдөр тэр хөдөлгөөнийг дагаж чадахгүй? Та тэр тойрогтод донтцсон байхгүй. Тэгсэн чи одоо донтлог гэхээр л архиудаг, тамхи татдаг тий. Даавгаа хүн эргүүлдэг, хормон дом гэл. Тэр чин зүгээр л одоо та нарын үүсэх дургу тий ингээд чичлээд байгаа хүн болгоны хүсдэггүй зүйлийг дон гэж ойлгоод байна. Үгүй шүү дээ. Үгүй. Таны одоо ингээд байж байгаа чинь өөрөө дон баг. Дахин тавтагддаг л дадлыг л дон гэх юм шүү дээ. Тий. Давтамжтай байгаад байгаа бүх зүйлийг дон гэж шүү. Дотоод сэтгэлгээ, дотор бодож байгаа бодол бүх юмнуудад нь өмнөх байснаас маш их өөрчлөлт гарч ирнэсээ амьдралдаа тэрийг оруулж чадахгүй байгаад шүү дээ. Тэр одоо нөгөө л дадал дээр гацчихад байна гэсэн үг байна тий. Тийм шүү дээ. Тэр дадлаа тавилал явал тэр дотор хувьсэл чинь нэгэн өөрчлөлтөд гарсан юм чинь тэр гарахад бэлэн байгаа байхгүй.
шууд өөрчлөлтийг хурдан хүлээж аваад хурдан одоо амьдралдаа шин дадлуудыг хурдан хувьсгаж оруулж ирч чадна гэсэн үг байна. Одоо ингээд нэг манайх ярьдаг штеп би ингээ яг ээжтэйгээ адилхан ээж минь яг ийм амьдрал туулсан. Би яг ингээд ийм амьдрал бас туулаа явж байгаа гэл нэг тавтамжууд ингээд тавтагдаад байна тий. Энэ чинь одоо тухайн хүний ээжийн хэв дадал охинд бас дадагдаад үлдсэн байна. Тий. Тэгэхээр бид нэр тэр хэв дадлаа өөрчлөхөөр давхар нөгөө нэг тэнд одоо кодлогдоод байгаа гэдэг ДНК-г яриад байна шүү дээ. Тэр ДНК тасрах боломжтой юу? Одоо би цаашлаад миний хүүхдэд дамжихгүй байх. Эсвэл миний ээжийн тэр хэв дадал тасрахч гэдэг юм уу? Тийм байдгүй. Байна. Одоо жишээ нь ярьлаа шүү дээ. Бидний биеийн дотор байгаа тэр хаягдл ДНК гэж яриад байгаа. Тэр одоо 98% дотор тэр өвгдээцүүдийн маань чадахгүйгээр дурдгцсан асар их ханхууд түнэр их тийм одоо далай одоо давлгаа мэт тийм их одоо үйл өөрийн хэлхээсүүд байгаа. Тэгээ тэр нь ингээ бидний дотоос ингээ дарамт үсгээ байж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл бид нар өөрөө өөрхөн толгойд ирэх зовлонгоо шийдэж чадахгүй байхад юу тэр өөрийн тэр одоо дотоод ертөнцийг хаадаг ганц зүйл нь тэр дотроос ингээд гадагшаа түлхэд байж байгаа айдсан тэр өөрийнхөө зовлонг яа гэж яхад юу ингээд өөрийн дотоод ертөнц тэр дэлхий мэлхий тэр өвгдээц утам ухсааны тэр одоо шийдвэрлэж чадаагүй асуудлуудыг боловсруулад шийдэл болгоод хуургаж чадах тэр надад чадахгүй штэ гэдэг энэ айдас хүн угаас ингээд заахыг хүсэхгүй штэ. Ямар ч хүн чи ингээд бүр дэлхийн ертөнцийн тэр өвгдээцийн өмнөх үеүүдийн бүх зовлон үүргүүл хинч тэнд зориглохгүй штэ тий. Гэтэл одоо түрүү ярьсан аав ээжийн удмаас дамжиж орж исэн цус яасан ингээд бүх генээр дамжаад тэдний одоо мэдээллүүд бидэнд ирж байгаа өвгдээцүүд юм аа. Гэтэл аав ээжээс минь дээшээ гэл одоо хідэн үеийн чинь цаана байгаа тэр хідэн үеуд ингээд одоо нэг ясандаа дэлхийн бүх туулаад дүүрнэ л бид нар өөр үндэс олоод төрөөл байгаа юм чинь бидний өвгдээцүүд бүр тэрүүгээр дүүрэн. Тэгээ тэд чинь яг тэр амьдарч байгаа амьдралынхаа орчин тойрноос авсан бүх хэв дадал чадахгүйнуудтайгаа ингээд тэн дотор хадгалаад байгаа байхгүй бидний ДНК дотор. Тэнгүүд яг дотоод ертөнц рүүгээ орё гэхээр тэр их юм ингээд түлхчийдэг өөд бас айлгаад. Тэнгүүд хүн ухамсаргүйгээр тэр дотор байгаа айцаа мэдрээд байгаа учраас дотгошоо нэвтрэхийг хүсдэг. Тэр нанд гадагшаа хараад байж ах нь одоо түрүүн ингээд амар хэв дадлаагаад штэ тий. Тийм учраас олон хүн сэрч чадахгүй. Тэгээ яг үндэ ингээд сэрэх гэдэг юм нь өөрийн дотор байгаа тэр өвгдээцийн дадлуудтай ажиллах зоригтой хүн сэрдэг. Тэхийн тул эхлээд өөрийн дадлуудаа зэгцлээд тэгээ дараа нь өвгдээцийн руугаа багаараа ороход тэнд дотор тэр далайн давуулгаан төрлөг шиг их тийм их одоо яг үндэ айц штэ тий. Айцаар хүлэгдсэн бөөн хэв дадлууд байгаа. Сэтгэл хөдлөл, үзэл бодол. Энэ хоёрыг бидний биеинд орж ирэхээр шууд бид нар нөгөө одоо онгод бууна гэж ярьдаг, дээцүүд бууна гэж ярьдаг. Ярихад яг тэр үзэл бодлоор нь тэр сэтгэл хөдлөлөөр нь бид нар хувраа ярьдаг штэ тий. Амьдараа тэгээд тэр дотор бүгдээрээ байж байгаа юм. Амьдараа. Тэр өөрөөр хэлбэл бидний дотор зүгээр л энэ ДНК-д маань шингээтэй байгаа энэ их одоо амьд байгаа энэ тий яг бодит байгаа энэ өвгдээцийн асуудлуудыг бид нар одоо шийдэж чадахын тулд энэ болгонтой ажилд сурах дадал хэрэгтэй. Бүжинхнээсээ энэ дадлыг суулгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сориод авна гэдэг нь тэр одоо шийдэж чадаагүй өвгдээцүүдийн нэг асуудлыг бид нар шийдэж чадсанаа дотгошоо нэг алхам орно. Дахиад дараагийнх нь ороод ирнэ. Дахиад задлахаа дахиад ороод ирнэ. Өөрөөр хэлбэл тэн дотор ингээд түмэн асуудал байгаа тийм. Тэгэхээр ингээд анхны сэрдэг хүмүүс яагаад ингээд тэр сүнсний харанхуй шүн гिचээр тэг баг 10 20 жил жингээ явж ич нэг сая гэрэл шагааж байгаа. Тэд чинь яг үнэндээ энэ дэлхийн одоо энэ тий айцын хэв дадал руу орчиж байгаа байхгүй. Тэгээ тэрийг тайлцуулж чадсан одоо гавьяатнууд.
тэдний тэр нэг тайлж байгаа үйл явц өөрийн сүснийхэн нэг чадамжаар ингээд нэг өөрчлөл хуслыг аваад шинжлэж байгаа тэр тайлал донд сая энэ дэлхий чи ингээ хувьсж байгаа байхгүй баг багаар. Хувирч. Тэнгүүт одоо олон сүнснүүд ийм болоод ороод ирэхэд буюу олон хүмүүс дотоод ертөнц рүүгээ нээгээд өөрийн тэр өвгдээцийн буюу одоо удмаацсаад байгаа юм шүү дээ тийм байх нь. Тэр их удмын одоо заслыг хүн хин нэгнэр хийлэгдэх юм аа. Хүн өөрөө ингээ хийх явцдаа юм шүү дээ. Тэр одоо гацаа болгоны даах сорионд ороод тий тэрийг даах итгэлээ аваад тэгээ тэр болгоно ингээд үр дүн үйлдэл болгож хуургаад тэрний дараа гарсны дараа ямар чөлөөлөлт авахыг мэдэрч байгаа нь өөрөө тэлэлт тэгээ өөрийн дотоод тошгоо руу орж байгаа байтал тэгээ тэр хүмж таамарч ин улам чадамжтай болоод аазтай гацаад байгаа. За тэгээ энэ ингээ хэвийн үзэл болохоор бүр одоо хэсэг хэсгээр нь том томоор дэр гацаануудыг тайлж эхэлдэг. Эхлээд жижигээр эхлэн тий. Тэгээд нөө бид чи айгүйх дэлхийн үйл ярьдаг гэн өөрийн тэр нэг гацааг тайлхгаа явж байгаа л хийж байгаа юм дэлхий дээр өөрөө ирэхгүй буучаад байдаг. Тэгээ яг үнэндээ ингээд одоо юмны сэрэлтийн замаар явж байгаа хүмүүсийг одоо аав ээж нь дэмжих хэрэгтэй. Нөхөр нь дэмжих хэрэгтэй тий. Үр хүүхдүүд нь ч дэмжих хэрэгтэй. Яг тэгвэл тэр хүн одоо яг үнэндээ агуу одоо тэг хинийч зориулаагүй зүйлийг хийж эхэлж байгаа байхгүй. Яагаад гэхээр тэр удам тэр дэлхий дээр дахиад төрж байгаа тэр олон үрсийн өмнөөс хариуцлага хүлээгээд тэгээд тэр болгоныг ингээд өөрийн бие сүнсээрээ даагаад засаж ухаарлын замаар ухаж ойлгоод ухаарсан ухаарл болгоноороо энэ дэлхийг чинь гүйгүүлээд байгаа. Тэр ханхуу мунхаг түүхий зовлон болгон үүсгэж байгаа тэр их айдсын үндсэн том гацаануудыг чөлөөлж шин. Цаашдаа тэр нөгөө Накашиг тэмсгээд тий нөгөө бүр дэлхийн хүмүүсийн үйл яврын бүх одоо үзэл бодлын тэмдэг том мэдээллийн сан. Тэндээс одоо тэрний тэр доор тунсан бүхэл тэр одоо зовлон зүтгүүрийн мэдрэмжийг цэвэр хумсар олгож алгаж байгаа юм шүү дээ. гэрэл болгож хөнгөлөөд зөөллөө тий дараагийн өөрийнх нь дотоод тошгоо руугаа орж тэрийг ингээд цэвэрлэж байгаа хүмүүс замын тавьж өгч байгаа. Одоо хэдийн олон хүмүүс ирж хэдийн олон хүмүүсийн ухаарах ухамсарлах замаар энэ бүх зүйлийг цэвэр ухамсар болгохын хэмжээгээр бидний дээр одоо тэр доор тунцсан байгаа зовлон зүтгүүрийн дахин үйл явр болж биднэрт бууж орж ирэхгүй тэр бүхэн чинь цэвэршээд хөнгөршөөд явчихсан байгаа л нэг мэдхий зовлон гэдэг зүйлгүй болох юм шүү дээ тий. Болно угаасаа. Тэгвэл одоо бид нэг энэ хэв дадлаа ингээ ойлгоцсон тий. Харин энэ зөв дадалт хүн сураад байна шүү дээ тий. Тэгээд ингэж чөлөөлөд ирэх хаалтад үр удам маань сайхан яваад эхлэх нь. Тэр одоо зүгээр л их хүмүүсийн хувьд тий эцэг хүмүүсийн хувьд үр удмаа ямар байлахыг хүсэж байгаа өөртөөхөө сайжил. Тэгвэл тэд чинь зөв болно. Тэд чинь сайхан амьдрна. Тэгээс тэдний өнөөдөр одоо өмс зүвх гээд байгаа хуц хунаар ирээдүйд нь өвлөгдөх гээд байгаа эд хөрөнгөний төлөө биш ахгүй. Тэд дотоод хүчээ анханасаа л мэдэрдэг. Тэрийг чөлөөтэй гайгаж чаддаг. Тийм одоо орчин нөхцөлд амьдрахын тулд бид л өөрчлөлтийг өөрсдийн дотроос хийх хэрэгтэй болчихж байгаа. Гоё ухаантай өгдөг шүү дээ нөгөө хоолыг бэлтэж өгөх биш хоол бол харгын цааж үг гэдэг тийм. Тэгээд тэр олон гоё сүнснүүд чинь угаасаа бүүн чадамжтай хахад тэрийг чөлөөтэй урсгаж чааж хахад тэдний тэр ирээдүйн хоол унд тэ бид хөнгөний талаар бидээ санаа зовх нь бүр үнэндээ шал утгагүй илүү цэцүүлүүд байгаа. Тэгэхээр одоо зарим нэг эцэг эхчүүдийн ингээд нэг өвлүүлж үлдээсэн компани ч юм одоо юу гэж юм те эсвэл одоо нэг одоо хийжсэн бизнесээ ч юм уу эсвэл манай одоо удмын бизнес гээл те чи юм ч болох хэвээр удмаараа юмчээсэн гэдэг ч юм уу ингээл ийм хүчлэл тэр хүүхд рүү орж ирэхэд тэр хүүхд өөрийнхөө байж чадахгүй хаагдаж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр л энэ хүний эрх чөлөө гэдэг юмыг л тэр хүнд нь өгөж те өөрөөрөө байх хүслийг байнга өдөөж өгч л байх юм бол бидний одоо тэр хүүхдүүдэд өгж байгаа хамгийн том үнцэн чинь тэр. Тэрийг өгж чадахын тулд эцэг эхчүүд өөрсдөө өөрийнхөө оршихуй руу орж өөрийгөө зэгцэлж, удмаа зэгцэлж өөрсдийн эрх чөлөөгөө өөрийн дотроосоо мэдэрсэн үед л сая тэрийг хүүхдүүдэд өгч чадна. Тэс бидний эрх чөлөө гэхэл санхүүгийн эрх чөлөө гэж ойлгодог шүү. Яг л энэ мөнгө гэдэг юм чинь өнөөдөр биднийг үнэхээр одоо энэ нөөцийн асуудал болж орж ирж байгаа.
Мөнгө бол амьдрах нь хэцүү. Энэ төөрөгдөл шүү дээ, агуу төөрөгдөл. А гэтээ төөрөгдлийн ертөнц дотор амьдрахад энэ нь үнэн. А гэтэл ингээд энийг одоо арай өөр өнцгөөс харахад төөрөгдөл. Одоо мөнгөний төлөө явдаг хүмүүс бүгд мөнгөний бодол олчоод өөрийн дотоод тошгойгоо сонсож чадахгүй бүгдээрээ хаагдаад тэр зовлон гэдэг юм дотоод чинь жинхэнэ тэр мөнгөнийгээс хөөцөлтэй хэв дадалд гацаад тэгээ бүх дадлаа яг тэр рүүгээрээ хүлээд ингээд бүр боол олчих. Тэгэхээр яг энэ сэрэлт гэдэг юмыг хаанаа дэмжих хэрэгтэй. Үнэхээр бид нар Монголоо сайхан болгох гэж байгаа бол монголчууд өөр дотроо л сэрэх хэрэгтэй. Өөрсдөд нь төгөө ажиллаж тий. Тэгэж байж л бидний энэ дотор чөлөөлтүүд, нүүгдээцийн алдаанууд, чадахгүй аммаар өөр ирэхгүй уурсдаг энэ үгнүүд хувирч чаддаг болж орж ирсээр хагаад сая бид хүчрэхэг болох нь тодорхой байгаа. Чадахгүй гэдэг үгний цаана маш их амьдралынхаа нөөц болцоог бид нар багалж хүлж штэ тий. Гэтэл тий ингээл хүүхэд жишээ нь одоо бид нар айгуу тэнэг штэ тий. Хүүхд ингээд зөнгөөр нь тоглуулж аал за 6 настай чи сургуульд орох хэвээр тэгэхгүй бол чи баг нийгмээс хоцрох гэдэг тий. Сурах хэвээр хэлбэр тэр нэг сургах хэв дадлыг л одоо хүүхдүүдэд суулгаж чаддаг мөртлөөсөө хүүхдүүдийгээ өөрөө өөрийнх нь эрх чөлөөгөөр байх хэв дадлыг суулгадаг. Тэгэж одоо нийгэм дээр ингээл одоо жишээ нь хүүхдүүд бүгдээрээ одоо вакцин тариулах хэвээр эсвэл одоо заавал цэцэрлэгт орж нухлагцсан хүүхдүүд сургуульд орох хэвээр ч гэдэг юм. Нэг ийм нэг тэгвэл тэгнийгүүл ингэн гэх нэг гинжин хэлхээсүүд байгаа. Тэр бол бидийг яг энэ нийгмийн бүтээгдэхүүн болгох дадлыг бидэрт ингээд суулгаж байгаа. Тэгээ тэрний дагуу яг үйлдвэрлэлд ингээ ороо явчихаар яг л тэр нийгэмд зөгцсөн хэв дадал бүхий бүтээгдэхүүн боллоо. Тэгээд түүнийг одоо ойлгож тэр дотор амьдрах боломж хүмүүст бүрдчихэд байгаа. Тэгвэл одоо бид энэ Монголыг тий энэ нийгмийг тий энэ одоо юу гэдгийг төр засгаа бүгд л одоо болохгүй бүтгөөг энэ гайхаад л тий баахан чадахгүй амтад гарцсан гэдэл хараа зүхээл байж байгаа тий. Тэгээд тэдний тэр хэв дадал дотор өөрсдөд даддаж хүлэгдчихэд тэрийг гайхаад яана юм бэ тий. Тэрний оронд тэр нийгмийг өөрчлөх гээд байгаа юм бол өөрчлөе гээд хувьсгал хийгээл баг тий босын энтер гэхээр ирж байгаа оронд тий бас яг үндэ тий. Үйлдэлээр идэт чи хийж чадахгүй байхгүй үйл дадлаас гарч. Тэгэхээр чимээгүй тахал гэдэг шиг тий чимээгүй битэр ингээд өөрөө өөртөө сэрэх өөрийгөө олох дотоод ертөнц рүү орох. Тэгээд энэ одоо өөрийн амьдралын сориод болж ирээд байгаа өөрийг нь хүлээд гацаагаад байгаа энэ зовлон үүсгээд байгаа энэ бүх гацаа чадахгүйнуудаа ингээд даван туулж тий чаддаг болохын төлөө зүтгэн гэдэг чинь өөрөө гэтээ чадна гээл муухайлаад зүтгээд ах биш шүү дээ. Тэр чадахгүй айцаа мэдрээд тэр айцын цаана миний юу нуугдаж байгаа юм бол яагаад энэ айц надад төрөв гэдгээ ухаж байхад бид тэр өөрийн ирэхгүй удам руу ороод өг дээцийн галдаар орчиж байгаа. Бүр сайн ярих юм бол сүнснийхээ олон төрөл авалтын тэр төл одоо дөрүүд рүү ороод тэднийг засаад эхэлдэг. Тэгээ бид нар ингээд засаад ихээр засад дуусахгүй юм мэдрэгддэг штеп. Засаалахын засал яасан хуурж өршөлт дуустдаггүй юм тий. Өөрөөр хэлбэл та дэлхийн хэмжээний тэр агуу одоо айцын гацаа руу та анх орсоод тэрний цаана гарч чадвал та бүр ямар их өөрчлөлт хувьсалтыг өөртөө бий болгож тэр их юмыг даван туулсад ард тань ямар хүчрэхэг таны одоо бие систем босч ирэх вэ. Тэгэхээр одоо бид ингээ хойш суухгүйгээр л тий нөгөө хүн ингээд илүү юм өгөхөр өнгөө юм дуртай гэдэг шиг тий яг тэр нөгөө өөрийн дотороо гацаа олгоныг тайлах юм дур хүсэлт автаад эхлэх юм бол хүн сая ингээ бүгд дааж байгаа л гэдэг юм мэдрэх боломжтой болж байгаа. Айдасгүйгээр. Тэгээ тэр нэг сонирхол гэд яриад байдаг. Тэр нэг жоохон ууж ийж нэг ингээ жоохон одоо ам гэдэг юм эрсдэлд оруулж ийж гаргадаг нэг тийм нэг таашаалууд байна шүү дээ. Тэр таашаал чинь
энэ хувирлын цаана маш хүчтэй мэдрэгдэж очирдог шин. Амьдралаа илүү нэг юу болгоод байна те? Нөгөө сонирхолтой өрнөлт дүрэн болгоод байна шүү дээ нэг талаасаа те. Тийм. Бас нэг зүйл айгуу сонирн. Бидний нэг хоёр туйлтай ойлголт байдаг штэ. За одоо жишээ нь одоо би бол маш хязгаарлагдмал хүн байсан. Зүгээр л өөрийгөө хайрцаглаа сууж идэв тийм эргүүн байсан штэ. Гэтэл энэ бол ингээд доод айдсын давхарга руу орж ирэхээр айдас болгон хумигдаад би их хязгаарлагдмал болцсон байсан. Гэтэл энийг ингээд баг багаар тавиад яваад байсан чинь дээшээ өөрийгөө олсон чинь дээр нь хязгааргүй төлөв байж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл одоо гэрэл болно тий эрх чөлөө мэдэрнэ гэдэг нь таны энэ дэлхийн хамгийн их гаццсан байсан өгний чинь эсрэг төлөвүүд байгаад байдаг байхгүй. Яг тийм байдаг тий. Тийм тэгэхээр одоо ингээл айц тавтаалахын ирээр одоо нөгөө хоёр төлөлт өгнүүд байдаг шүү дээ бидний хар цагаан гэдэг шиг тий айц тавтаал ивэл хар айц тавтаал ивэл хөлтөв тий айц автаал ивэл боол. За тэгээ эсрэг нь юу юм? Айцаа тавиал ивэл бүх юм нийцэн. Айцаа тавиал ивэл дулаан тий дулаан гэдэг чинь ингээ таатай сайхан мэдрэмжүүд. Айцаа тавиал ивэл та хязгааргүй тий доороо усан тэнэг байх юм бол та айцаа тавиал ивэл дээр нь асар их тийм мэрэгэн ухаан мэдлэг байж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хоёр туйл гэдэг юм чинь нэг нь айцтайг нь хилээд байна нөгөөдгийг нь айцгүй тавьчихсныг хэлээд байгаа байхгүй. Тэр хамгийн чадахгүйгаа дуудаж байгаа хамгийн яагаад чадахгүй гэж байгаа юм цаанаас та хамгийн их чадах чадамж байгаад тахна шүү дээ тий. Тийм шүү дээ. Бүр чаддгүйгээ гайхсан тий бүр бүтэлгүй одоо тий одоо бүр яатсан хөө ингэж хэлмээр тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэд тэрнээсээ гарч чадах юм бол тэдний цаана бүхний чаддаг дүр байгаа. Тэр одоо бид нар ерөөсөй зоригтойгоор л энэ бүх зүйлээ надсаа тавирч тий одоо өөрчлөлтийг л өөртөө хийх хэрэгтэй болоод шүү дээ. Одоо бид нар болохгүйгаа дуудаад чадахгүйгаа дуудаад эсвэл бол хизүүгээ дуудаад одоо хэдэн жил амьдрах үү тий. Ямар ч хэлсэн нэг өөрөө нэг алхам хийх өөртөө өөрчлөлт хийх юмыг дотроос яа тийм их зориг гаргаад алтуул тэрэлээдтэй тий. Нэг удаа алтан л үстэй. Одоо алтхаас айгаад тахад бид нар хөгжиж хувьсдгөө. Алтхаас айгаа болж иж алдаа гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлж иж сая ингээд бид нар алдах хэрэгтэй болж байгаа нь хөгжиж хувьсж байгаа хэрэг байна. Тэгэхээр ингээд нэг бүх юмыг ингээд болохгүйгээр хэмжээд байгаа бол тэнд үнэхээр хэцүү боломжийг хийцэж харахгүй байхгүй да. Тийм үстэй. Боломж гэдэг юм хаасайгүй болгож бүтээх юм хаасайгүй байна. Тэгэхэд тэр хүн тэр болгоныг болохгүйг нүдээр хараад болдог ганц зүйл нь өөрийнх нь хүлээн зөвшөөрдөг юм ил болно гэж хүлээн зөвшөөрдөг учраас тэр зүйлдээ л ингээд хүлээн зөвшөөрөл авснаа тэр хүн баг хувьсгүй шахуугаар л тэр болно гэдэг болгоноо л өөртөө оруулж авцаар хагаад тий амьдрч шít. Одоо насаараа зах дээр зогссон хүмүүс байна штэ. Яг нэг лангуун дээрээ яг нэг юм зарсаар л хагаад тий ингээд нэг 10 хэдэн жил болсон. Уг нь тэр чинь ядаж л өрүүчих хэвээр үстэй. Жижиг лангуунаас эхэлсэн бол тэрний павилон болоод павилон нь бөөний бараа болдог ч юм уу тий олон хүнд өгдөг болдог ч юм уу. Эсвэл тэр нь ингээд нийлээд арай өөр төрлийн бараагаар үргэлж ингээд сэлгэгдээд илүү олон нэр төрлийн бараа болдог ч юм уу. Тэгээ тэрийг олон дэлгүүрүүдэд түгээдэг ч юм уу тий. Эсвэл өөрөө тэр болгоныг агуулсан том дэлгүүрээ босгодог ч юм уу. Ядаж ийм нэг ингээд багаасаа том руу ингээд ахих тийм өөрчлөлтүүд явж байгаа зү. Өөр одоо галзуу хүн бол тийм ааш тий. За бараа зааж үзлээ. Болчлаа тий. Одоо өөр юм хийж үзнэ гэл. За одоо өөр юу байдгийг. Сургууль ажиллаж үзэл та гэх тийм зориг очиж байгаа байхгүй. Галзуу. За хий болно тий. Гэ болох талаас нь хараад хийж чадна гэдэг өнцгөө хараад чадахын төлөө явах юм бол чадахгүй байгаа зүйлээ ингээд ухаж ойлгоод яагаад чадахгүй байгаагаа ингээд чадахгүйгаа чаддаг болох тэр төвшөнд нь ухаар чадвал тэгэл чадна. Тэгэхээр нөгөө манайхны нэг ямар ч юм хийхэд нэг тогтургүй ингээд нэг юм
орсон гарсан доктор суурьшилтай ажиллаж чадахгүй гэдэг чинь бас нэг талаас нь тэр хүнийг маш хайрцуулж байгаа хайрцаг хүн шүү дээ. Тийм. За та үнэхээр дуртай бол тэгээд одоо яг нэг ажлыг яг одоо ингээд өдөр болго ингээд нэг тавтаад бичээдэг одоо юу үйлдвэрт ингээд жишээ нь ингээд одоо бүтээгдэхүүн ингээд хайрцагладаг ажил хийгээд олон жил болсон хүмүүс байж болно тий. Тэгээд тэрийг ингээд зарим хүмүүстэй ингээд айгүй сонир мэддэг штэ. Одоо 3 жилийн дараа тэтгэвртэй харчна. Гэт тэр 3 жил яг тэр ажлаа ингээд хийсээр агаад эцэст нь ингээд нэг тэтгэврт хатаа би энэ компанид тий эдэн жил ажилласан гэдэг нэг бахархалтайгаар ярьдаг л та. Гэтэ тэр хүн тэр ажлыг хийж хатаа бас дотоод ертөнцийн хувирсан бол тэр хүн тэрийг ингээд хийхгүй байхгүй. Тэр хүн ч өөр шинжилэлтэй энэ бүхнийг хийх зориг орсон бол өөр зүйл хийж үзэх хэрэгтэй шүү дээ. Тухайн дадлага бүр туршлагажуулаад бүр туршлагачсан мэрэгшсэн болгол яваад байна тий бүр Тий. дадлаа. Тэгэхээр энэ мэтчлэн зүгээр л бид нар өөртөө яг тогтонго байна уу? Нэг юм дээр хэрэг утсан байна уу? Бүр үр ширэнд орсоор байгаа мөртлөө өнөө ажиллаа хийгээл тэг ахаал үүрэнд ороод ахтаа ахаал хийсээр агаал ахаал хийгээл юм гэдэг чинь тий өөрнийх нь тоон ихсэл юм гэдэг тэр хүн тэр дадалтай тэр нэг одоо мөнгөтэй харьцах сэтгэлгээ ч юм уу тэр нэг өөрийг нь өрөнд оруулаад байгаа юм а өөрөө ингээ үргэлжлүүлээл хийгээд байгаа ч тий бүр томруулаад ихсгээл тэгэл тэнд орсноо зовоол бүр айцтай болол яг нөгөө шинэ юм чадахгүй яг нөгөөдөө дахиад хийгээл гэл өрний системд орж иж. За. Маш сонирхолтой сэдвэр бас хүмүүст маш хэрэгтэй сэдвэр ярилцлаа тийм өнөөдөр байлаа. Тийм. Тэгэхээр одоо яг нөгөө юу лээ тэр чинь. Одоо айцыг даван туулах. Гацаг даван туулах нэг тийм зориг итгэл хэрэгтэй гэж ярьсан шүү дээ. Тэгээ тэр нь одоо даван туулаад эхлэхээр тэрний цаана гарч ирж байгаа нэг тийм жоохон шинжлэлийн мэдрэмжийг хүн авахд урам орчдөг байхгүй. Болж байна. Гэт урам гэдэг юм чинь өөрөө дахиад тэрийг давтаж үлдэх хүсэл хүн төрүүлж идэг байхгүй. Сонирхол хүсэл. Юу болох юм бэ штэ их итгэл өгөөд нь штэ. Тийм. Тэгээ тэрийгэ барьж аваад цааш нь өөрчлүүлээд тэгж яхад хүнд ухаал орчирдаг байхгүй. Одоо ухаарах тухай ярих гэдэг штэ. Бид нар яаж энэ чадахгүйг чаддаг болгоод үг гэл ярихад амархан боловч хүмүүстэй чаддаг болох юмсан гэж яриад байгаа мөрлөөсөө одоо хүртэл чадахгүй байгаа шалтгаан юу? Зориггүй итгэлгүй л байгаа юм тийм. Эсвэл тэрний цаана одоо тийм болно гэхэд одоо тэр нэг урам зоригийн мэдрэмжийг аваагүй. Just тийм юм. Одоо ингээм амар тарган хүмүүс байжгаад турсаар агаад дараа нь бүр ингээд одоо бодвилан болоод тий. Дараа нь бүр яг тэрүүгээр тэмцээн уралдаанд орсон хүмүүс байдаг шүү дээ. Тэд ингээд бүр хувирсан байгаа ч тий. Нөгөө их хөөх чинь болчин болоод бүр тэр дээд шагналыг авах хэмжээний тэрийг ингээд өөртөө дадуулсан юм шүү дээ. Тэгээ тэр туршлагаараа бусдад багшлаад мөнгө олчих дуртай бие хагаа гоё олгоод өөрөөр хэлбэл тэр хүнд яах нь эхлээд тесрэлт хэрэгтэй. Би үнэхээр энэ байдлыг өөрчлөе гэдэг тийм шийдвэр дүрэн тесрэлт хэрэгтэй байхгүй. Тэр хүн тарган байхдаа тий турандаа гэж боцоор агаал тийм тарган болцсон ш. Тийм тий. Гэтэ турж чадахгүй нөө дадлаа тавьж таар. Сүүл нийцсэн нэг хараад бүр одоо нэг ой гутна гэдэг ч юм уу тий. Бүр өөртөө ингээд гутраад одоо би ахиж хизээч тий энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг ийм хүчтэй шийдвэр гаргахаар тэр хүн өөрөө ирэхгүй тэр одоо шинэ хэв дадал өөрчлөлт гэдгийг одоо асар хүчтэй хүсээд тэндээ урам аваад ингээд нэг хөдлөө тахаар би ингээ гоё болоо тий шинэ дадал суугаад эхлэхээр тэрэндээ ингээд дадчихж байгаа байхгүй. Тэр өөрөөр хэлбэл бидний ингээ нөгөө дадал гэдэг юм ингэж л одоо нэгээс нөгөөрөө шилжиж яадаг. А эцэст нь тэр хүн яасан гоё бихтэй ирүүл тэгээд дээрэс нь бүр их хэрч хүчтэй. Тэгээ энэ нэг юм тарганаас тэ гоё бихтэй болох
энэ туулыг туулсан туршлагатай. Энүүгээрээ одоо олсон чадвар туршлагаа бусдад зааж, бусдад нөлөөлж тэднийг тийм болгож өөрчилж байгаа нь олон хүнийг тэнүү тарганаас нь гоё болгож өөрчлөх хүчтэй ингээ өөртөөхөө биеэр бүр ингээд үлгэр жишээ үзүүлээ тий байлдан дагуулж шин. Тэгээ одоо тэр хүн дараа нь яхаа. Одоо болсон тийм ханна штэ. Хансан мэдрэмж авсан л бол боль тий. Дараа нь гүйдэг болол доо. Эсвэл зүгээр тий ингээд олон хүүхдэд гоё биеийн тамирын хичээл ордог болол доо. Яг тэр үед дотроос юу төрсөн. Тэргээл одоо дахиад дагаа явах нь хувирлахгүй дараагийн шатны. Тэгээ хийг явж идэл ханчдаг. Хансан мэдрэмж авсан л бол хувир тавьж авлаад дараагийнх нь. Энэ яг сүнсний хувьд агуу чөлөөлөлт. Тэгээ энийг ингээд дахин дахахаар хүн өөр эрхчлөлт толчдөг. Тэгээ эрхчлөө гэдэг юм чинь нэг дадалтаа л удаан баригдахаар эрхчлөөгүй мэдрэмжийг сүнсний үгнээс мэдрээд байгаа юм. Тийм ээ тий одоо хүн болоод төрсэн юм чинь тий хүнд маш олон зүйлийг хийж үзэх хүсэл тэмүүлэл байдаг ш. Тэгтэл бид нар тэрийнхаа яг бодохоор хэдэн хувийг яг хийж чадсан байдаг вэ? Зүгээр л тэр нөгөө нэг айц гэдэг зүйлтэй хүлэгдээд одоо би нэг эмийг ингээ хийгээд чадаад байгаа юм чинь энэс өөр эмийг хийж магадгүй чадахгүй ч магадгүй гэл нөгөө тойргоос гарахгүй хүслээ дараад зүйлүүдээр биелүүлж чадахгүй л явж байгаа зү. Биелүүлээгүй хүсэл болгон чинь таны татраас биелэгдэхэд таны татар ингээд таныг үргэлж ингээд өдөөгөө хүлээлтэнд дүүсгээ тий. Тэр хүсэл болгон биелэхгээ таныг зовоогоод байдаг байхгүй. Тэр магадгүй ингээд хүсэл болгоноо биелүүлэх тал дээр хүн ажиллавал тэр хүн тавираад ачааралтай болно. Тэгэхээр одоо өөрсдийнхээ ингээд нэг хийхийг хүссэн болгоныхын төлөө яваад хийж үзээтэй. Хүсэл болгоноо биелүүлээтэй. Тэгжэл ингээд одоо тэрний дарагдсан хүслүүл чинь ингээд нэг дундраад тавираад ирэхийн алдад та тэр хүслүүдийг биелүүлэх хүч орцсон байна шүү дээ. Итгэл авцсан байна. Одоо бүр гүний тэр дотоод сүнсний хүсэл рүү хор. Яг чин угнаасаа юу хүсдэг юм бэ? За нэг гоё хуц авах гэдсэн бол тэрийг авлаа тий. За гэхдээ нэг гоё хөшиг авахыг 3 жилжингээ бодсон бол авчих. За хүүхдүүдээ одоо юу гэдгийг нэг амлалт цугаалганд нэг саржангаа авч авъя гэж мөрөөдсөн бол аваад яв хүслээ биелүүл тий. За нэг өөртөө зориулаад одоо юу гэдгийг зөвхөн өөрийгөө ингээд нэг таашаал дүүрэн эрхлүүлэх мэдрэмжээ ингээд биелүүлж чадахгүй яваад гэсэн бол биелүүл. Тэгээ ингэж ингээ гоё ханаад гэхлээр нэг хансан мэдрэмжэнд хүмбад тэгээд эхлэхээрээ биелүүлж болж ингээд яг энэ дадлаа авчингуудаа дотоод тэр сүнсний гүний хүсэл рүүгээ орж чадах юм бол сая бид нар ингээд зөв хүслээ барьж авчих. Наахандаа хүслүүдэд хүлэгдэхгүй гүний хүслээ барьж авцсан. Энийг биелүүлж чадах юм бол сая таны сүнстэй энд дэлхий дээр ирсэн зорилгыг биелэх гэдэг байгаа юм. Гэтэл тэр гүний хүсэл гэдэг юм нь түрүүн бидний яасан тий түүхий одоо зовлон шаналл болгон биднэрт мэдрэмж болгон зовлон юм аа. Энэ нь өвөг дээцээр дүүрэн генер дүүрэн байна. Энэ болгонтой ажил сурсан хүн өөрхөн одоо цэвэр ухамсар гэдэг ямиг зовлон ухаарч ойлгох тэр байдлыг цэвэр ухамсар гэж хэлдэг шин. Яагаад зовоод байгаагийн учир шалтгааныг ухаж ойлгоод зовхгүй болох гаргалгаа гаргаж чадсан бол та сая ухаарсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр зовлон танд ахиж ирэхгүй. Ухаарсан юм чинь та тэр зовлон тий даваа гарчихна. Дахиад танд ирэхийг ч та хүлээн зөвшөөрөхгүй байхгүй. Одоо ингэж ойлгож болох уу? Одоо за миний дээр тий миний одоо 10 дахь дээд өмнөх миний өвөг дээдсэн. За одоо миний илэнц юм бэ. Тэрний өмнөх дээдэд тууланц юу гэдэг тий. Нэг дээд нэг аюу тарган эмхтэй ээжээ. За тэгснээ тэр хүн гээд насаараа турах хүсэлтэй. Турыгээ турч чадахгүй байсараа тэр хүн насарцсан байлаа гэж бодъё. Тэнгүү тэрний дор 5 хүүхэдтэй байлаа гэд 5 хүүхэд нь тавуулаа тарган байлаа. Бүх турах хүсэлтэй. Тэр хүүхдүүдээс нь төрсөн 2 хүүхэд, 3 хүүхэд бүгд тийм. Ингэж явсараад энэ удамд нэг юм бүгд нэг юм турахын хүсэлтэй. Тарганы удам
Тэгтэл хизээ ч энэ нэг үе дээр за одоо би явж ирсэн аа. Нөгөөдгийн станик өөрөөсөө ч ингэ чадна гэж нөгөө зориг гаргаад тэрийг би тасалчингууд миний доор үр удамд тэр тарганы удам одоо тэр чадахгүй гэх айц дээрээс өвлөгдөж ирж явсаар хагаад хүн болгонд тарган болчих тий. Тарганаас яхаа айцсан давтагцаар хагаад тэр миний хүүхдүүд тэр цаашгаа тасраад энэ гений мэдэл дамжихгүй байна гэсэн үг үү? Тэгж болж тугаасаа. Бид угаасаа л одоо үүлийн үрийг барна гэдэг нь тэр тарган байгаа бүх учир шалтгааныг олоод тэгжэл тэр тарган байдлыг засаж чадна үстэй. Жишээ нь одоо амтанд хит их дууралдаг одоо гурилан бүтээгдэхүүнээр тий өдрийн цагаа оройн өглөө өдөр 2 иддэг ч юм уу тий. Эсвэл оройн унтахтаа ингээд 10 цаг үед хоол идчихэд унтчихдаг ч юм уу тий. Эсвэл нэг идэхтэй ингээд нэлээ хэмжээр идээ дараас нь их хэмжээний ус уугаад хотоодоо сунгадаг ч байдаг юм уу тий. Юу н одоо ингээд таргалах гэдэг чинь зүгээр сайн механик үйлдэлүүд хэллээ шүү дээ. Тэрнээс гадна сэтгэл зүйн одоо өөрийгөө улам ингээд цааш нь ингээд илэрхийлэхгүй дарж тий. Бусдын одоо сэтгэл зүг урдаа тавьснаар өөрийгөө алдаад эхлэхээр өөрийн ирэхгүй нөгөө биеийн одоо байдлаа тоохоо болоод өөрийгөө олж мэдрэхээ болж эхлэн гэсэн үг шүү дээ. Зөвл тэр одоо бусдыг сайхан байлгахын төлөө бусдын одоо тэр нэг арыг даахын төлөө ч юм уу тэр хүнийг л одоо амар тэр ажаалтай байлгахын төлөө гэдэг өөрийгөө хаяад эхлэхээр энэ өөрхийн биендээ юу болоод ирэхийг анзаарахгүйгээр идэж ууж байгаач анзаарахгүй ингээд тэр чигт ингээд ухамсаргүй байдлаар өөрийгөө хайчиж байгаа байхгүй. За сая тэр үед тэр хүн тий нэг харахад л одоо тийм болцсон бахан ш тарган. Тэгвэл одоо яах? Тарган байгаа шалтгаануудаа хайж олоод хэв татлуудаа засаад тий тэр хүний биеийг гоё болгох хэв татал руу шилжүүлэхэд л энд сая удмын юм зэгцэрч байгаа байхгүй. Тэгэхээр та түрүү хэлсэн шүү дээ нөгөө бид удмаа засаж байгаа маа гэдэг байгаа шүү дээ. Одоо тэгээд саяны нөгөө жишээ миний жишээн дээр миний доошогоо үе удмууд надын чадсанаас болоод засарчлаа. Тэгвэл миний дээдлийн нөгөө нэг нийлэн зэмээ ингээд бүгднгийнх нь нөгөө давтагдсан тур чадаагүй айцууд энд цэвэршиж байгаа юу? Цэвэршиж байгаа штэ. Тэгэхээр өстой гоё юм а тий. Тэр чинь ингээд өөрөө хүрээд ирсэн байна. Өөрийгөө таагалуулад байна. Тэр айцууд нь. Тэгээ тэрийг ингээд засчихаар тэд чинь ингээд нэг байхгүй юу? Бид нар чинь ингээд одоо удам гэдэг чинь нэг удмын хэлхий яваад байгаа ч тий. Аав ээж ингээд хоёр талын удмын хэлхий. Тэгэхээр манайх бол ерөөсөө зүгээр л чадна гээл зоригтой дайрах хэрэгтэй юм шүү дээ. Бид нар үр хөвгтөө цаашаа үр хөвгтүүдтэй ямар хайртай байдаг лээ. Бид нар цаашлаа тэр хөвгтүүдийн чадахгүй гэх болох айцыг нь аль болох бүх чаддаг зүйлээрээ чаддаг болчих юм бол тий тэр дунд нөгөө дээшээгээ байгаа хайртай өвөө эмээ аав ээж тий тэр хүмүүсийнхаа ч гэсэндээ давхар үлийн үрийг засах нь байна. Давхар доошлоод үр хөвгтүүдийнхаа ч засах нь байна. Тэгээ дэлхийг засах нь байна. Тэгээ өөрөө хамгийн гол наад жаргалтай эрхчлөөнийхөө мэдрэмжийг авах нь байна. Тэгээ одоо бид нар хүүхдүүдтэй яг энэ айдас гэдэг зүйлийг их сайн ойлгуулдаг байх хэрэгтэй тий. Тэгээд тэрнээсээ гарч чадах дадлын ингээд багаас нь сая зөв суулгаж өгвөл тэд чинь өөрийнхөө асуудлыг өөрөө ингээд шийдэж чадах өөрийн ингээд хэв таталтай болчих. Тэгээд тэрүүгээр ингээд амьдраа явахаар тэр хүүхэд юмд хүлэгдээд хавчигдаа тий нүлгөөнд давтаад ах шаардлагагүйгээр эрхчлөөт амьдралыг бүтээж чадах байхгүй. Гэтэл одоо бидний жоохон байгаад айдас гэж юу вэ ч гэдгийг ойлгохгүй л өслөө шүү дээ тий. Ядвал тэрийг одоо ухааруулаа сууж идэг ээж аавын мань зав цагнч байсангүй. Тэгээд тэд ч бас яг энэ айдас гэж юу юм гэдгийг ч ойлгохгүй явчихсан. Тэгэхээр одоо жишээ нь ингээд хоёулаа л ингээд нэг удмын хөвгтүүд шүү дээ. Тэгэхэд хоёулаа одоо ингээд дотоод ертөнцөө нээж чөлөөлж нэрчүүлэг мэдрээд энүүгээр ингээд олон хүмүүст арга замын ингээд зөв чиглүүлээд зааж хэрвээ чадаад түүнээс яг тэр замаар л явна гэж итгэхгүйгээр хүн болгон өөрийнхөө эрхчлөлгөөнд хүрэх өөрийн замуудыг салаалж чадах юм бол сая энэ одоо Монголд хийж байгаа хоёулынгийнх нь монголчууд бидний л удан бидтэй том ажил байхгүй. Тэг магадгүй энэ ингээд айгуугаа тарахад эхлвэл бид цэцэрлэгийн хөвгтийг ч юм уу сургуулийн хөвгтийг яг ийм маягаар ингээд
одоо хэв дадлаар суулгаж өгөх юм бол тэд чинь ирээдүйн асар их нөөц чадамжууд болж ирнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ дадлыг суулгахад магад нэг хүүхэд ирээдүйд нэг сайн боловсон хүчин болох ёстой байсан бол тэр хүүхэд эрх чөлөө тийм хэв дадлаар өөртөө ажиллах аргаар ингээд суралцсан авчихвал тэр ирээдүйд 1000 цаашаа боловсон хүчин бол. Тийм өндөр агуу чадамжтай болно. Тэр одоо энэ хитгэн Монгол гэж ярьдаг юмны чинь ард сэрж сэхэрх энэ тий айцаа даван туулах аргыг туулж сурсан одоо манай монголчуудын тэр дээд өгдлүүд байна шүү дээ. Бидний цусны дотор чинь байгаа. Яагаад байж чадсан дээд хэсүүд дээрээ бид нар төвлөрөх. Тэд маань бидэнд судар номоор ч юм уу өөрийн дотроос бууж ирээд дотроос ингээд дотоод дуу хөг айлгуулж мэдрэгдээд тий зам залаад шцүү. Хинээс ч мэдээгүй зүйлийг бид нар үг дэцээсээ буулгаад мэдчихэж дамжуулаад. Ингээд одоо тэр дээд өгдлийн гацаанаас гарах аргуудыг сурцсан монгол хүн олон болоод ирэхин хэрээр олон хүмүүс үг дэцүүд тий дээд хэмжээсээс бүр тэр цэвэр одоо бүх айцсаас давж гарч чаддаг тэр дээд цэвэр ухамсаас бүр тижээгдээд өөрийн дотоос тэр нь ингээд өөрт нь нөлөөлөд эхлэхэд сая бид ингээд бүр хурдтай хуурч хувсах байхгүй. Дээд стан цөөхөн монголчууд энэ дийлдэхгүй агуу монголчууд болол тэгээд дийлдэхгүй агуу монголчууд дэлхийг яг энэ хэмнэлд оруулаад тэгээд энэ дэлхийд чинь тэр их агуу шин ирэн аль хэзээний эхэлсэн тавигдсан суурин тавигдсан төгс төрөлтөнгүүд үүсэн шүү дээ. Тэр одоо энэний төлөө одоо нэг сэрж хэрээд байж байгаа хүмүүсээ одоо нэг галзуурцсан ч гэдэм үү тий солиотой юмэр явж идэг гэдэг ч юм уу. Тэд чинь удмаас гал зовоод байж штэ. Тэ энд хариуцлага хүлээсэн байж байгаа. Тэднийгээ бүр дэмжиж өгдөг болоосоо билээ. Ойлгодог болоосоо билээ. Өөртөө тэр зам руу ордог болоосоо билээ тий. Тэгээ энэ одоо юм эн чинь ингээд яг одоогийн нийгэмд болох нь шин зүйл шиг байгаа л да. Тэг хүн болгон сүнсний тухай ярьдаг болж ойлгодог болж их хүмүүс давхцдаг тоонуудаа хардаг болж тий цагнаасаа машины одоо ижил дугаар ч юм уу. Энд чинь зүүн шүү дээ. Сэрэг цагчин боллоо л гэдэг. Зарим нь өөрөө ирэхгүй бусдын мэдрэмжийг мэдрээд эхэллээ л гин. Зарим нь одоо эрүүл мэндийн ямар ч газар очисон машин тодорхгүй биеийн өвдөлттэй байна. Бүгд дотроос нь сүнсэн тий өгсөндөө харьцах харгаал олж чадаад сэрчээ. Хэв дадлах гацаанаас нь гарах гад. Тэгэхээр энэ болгоод нэгэнтээ явагдсныг хүлээн зөвшөөрөөч. Тэгээд одоо энэ замналыг дэмжээрээ. Тэ зарим хүмүүс одоо их буруу ойлголттой яваад байна. Мэдээж буруугаас бурууг харсан болол буруу ойлголттой явж байгаа. Яагтвэл энэ замлыг зөв бариад аваа явах хүмүүс бас цөөхөн байгаа дээ штэ. Яг хаа алдчихлаа хүмүүс. Тэ ингээд одоо тэр юу гэдэг альбан дээр ингээд буулгаад галзуу солиотой болсон гэж хүмүүс ярьдаг штэ. Одоо амьдрал нь илүү доройтсон. Тэгвэл энээс нь гарах замууд бас байдэн шүү тий. Тэгэхээр одоо хүн болгон тийм биш. Одоо нийгмийн нэг айц шүү дээ. Бөө олчих бай тий. Гэдэг айц. Тэгээд дээрэс нь тий сүнсийн ингээд баг дээдсүүдийн ингээд авчдаг ч гэдэг юм уу. Одоо сүнсийн замаар явсан хүмүүс галзуурдын гэлээ ч юм уу тий. Чи муухар одоо тэнэг мухар цэцгүүд ахгүй юу? Тийм байсан байж болно. Тэрний алдаанууд засагдсан шүү дээ. Застгууд нь ч гэсэн эхнээсээ ингээд одоо өөр өөрийн замлаас сэрж байгаа. Тэгэхээр энэ болгоныг хүлээн зөвшөөрөл энийг л зэгцэлэх гэж тий алдааг нь сахаж сорийг нь давхгаж л үзэх хэрэгтэй байхгүй. Тэгэд нэ алдсан нэгнээ бити харж чичлээч буруутгаач. Бусдыг чичилж буруутгаж байгаа хүний дотор яг тэр нь байж идэг. Өөрөөгөө л олж хараад байна л гэж харах юм шиг. Бусдаас дандаа өөрийг алдаг. Гэтэл үгүй би юм биш штэ. Яхаараа би одоо энэ хүнээс харж байгаа миний дотор байт ингээд. Таны дотор дарагдмал байдлаар байдаг байхгүй. Таны мэдхгүй тэр даалт ертөнцид дотор чинь. Өөрөөр хэлбэл таны дотор юу вэ? Тэр тань руу ирдэг. Гэтэл миний дотор гэдэг нь миний мэдээд байгаа гэж яриад байгаа таны бие чинь дөнгөж наахантай гацсан жижиг дадал дээр байгаа.
Тэрний цаана агуу их үг одоо хязгааргүй хэм байж штэ. Тэр болгоно л та энэ амьдралаас татаад байгаа. Жохон том уужуу сэтгээсээ ухаан бодлоо чөлөөлөхийг хүсээсээ тийм сэтгэл зүрхээ нээхийг хүсээсээ энэ дадал донтол болцсон энэ бүх юмнаас ангижрахыг хүсээсээ л гэж хэлмээр байна. За энэ сайхантай зөвлөгөө энэ сайхан яриануудыг өгсөн их цагштай баярлалаа. Инхоо тагштай баярлалаа. Тэгээ бит хоёрын ярилцлага таалагдсан бол лайк дараарай. Тэгээд манай бодлын эзэн пэйжийг дагаарай. За ингээд дараагийн подкастаар уулзтлаа. Түр баяртай.